Та бүгд миний энэ видеоноос ямар хүмүүсийг харж болно. Тэгээд үргэлжлүүлээд миний бичлэгийг маш аз жаргалтайгаар үзээрэй. Миний давхар ирүүг уучлж ажаамаа. Хай. За хайдвар сууж авчлыг маш их юм лаа. Тэнийг хийж хичээлэн. Тэгээд одоо болохоор штэ би зүгээр Тэмүгээс авсан юмнуудаараа ингээд бичлэг хий гэж би бодсон байхгүй юу? Энэ Тэмүгээс юу авсан бэ? Тэмүг яг ер нь ирдэг үү? Яг ингээд баттай юу гэдэг талаар тэмцлэг хий гэж бодсон байхгүй юу? Тэгээд одоо болохоор яг энэ хавьд байгаа заяа. Тэн зүүнээ маалаад миний Тэмүгээс авсан юмнууд бол харагдана. За нэгдүгээр болохоор штэ генера Хачтай ийм сормоос авсан. Ийм сормоос. Тэгээд энийг болохоор ер нь нэлээ хямдхан авсан. Ийм сормоос бүр ийм олон тийм савтай. Өмнө нь болохоор би яг ийм савтай сормоос захиалаа гэж бодоод уулна. Юунаас захиалсан байхгүй юу? Табаогоос. Тэгсэн чинь надад энэ дотор байгаа хайцсан юм шиг байна. Яг энэ шиг бүр яг ийм цагаан савн нэрсэн байхгүй юу? Тэгээ би бороо хараад захиалчих гэж бодоод гэсэн. Би бол нэлээд уншиж байгаа л захиалсан заяа. Тэгээд энэ удаа бол яг Тэмүгээс жинхнээсээ сормоос маань ирсэн. За дараа нь болохоор ер нь нэгэн сормоос ярьснараа сормоосоо яриад дуусгачих. За энэ болохоор бас би Тэмүгээс захиалсан ийм сормоос. Энэ болохоор нөгөөдхнөөсөө арай өөр нэг тийм юу үстэй ийм намирсан үстэй заяа. Нөгөөдх нь болохоор нэг ийм яг ийм силикон дуу юм шиг үгүй яг тийм арайгүй өөр үстэй. Үс нь арай өөр. За хоёрдугаар болохоор штэ Тэмүгээс би ийм шүдний шигтгээ захиалсан байхгүй юу наадаг. Тэгээд тэгсэн чинь энэ бол гоёын хувьд бол гоё. Гэхдээ нэг өдөр л болдог заяа. Ингээд нэг өдөр юм ойлгохтой юм мэдчихвэл ч юм уу тэгээ ингээд өр нь унцдаг. Тэгээд дотроо ингээд бүх юм нь байдаг юм шигт яахгүй юу. Тэгээ би бол энэ нөгөө нэлийн олон бас шүдэндээ наасан. Тэгээд дотроо болохоор ингээд шигтгэн иймэрхүү ингээд байдаг. Уул нь гоё гэхдээ амар хурдан ер нь бол арилждаг, унцдаг. Тэгээд сайхан зарим нь хоол молтойгоо холиод идсэн байж тий. За тэгээ дараа нь болохоор ийм утасны кейс захиалсан. Энэ эдрийг ер нь бол ямар минь давхрыг ямар хардаа. Эдрийг ер нь бол штэ энийг болохоор сая сүүлд 3 сар мар хавьд захиалсан баха. Энийг болохоор арай сүүлд захиалсан. Би энийг хамгийн түрүүнд захиалсан. Энтэй болохоор бас нэг эмэг захиалсан. Би ер нь Тэмүгээс захиалга хийх болгондоо дандаа эмэг авдаг заяа. Эмэгэн дээр Тэмүг бол бест гэдэг. Тэгэд дандаа эмэг авдаг. Би өөрөө амар эмэг дуртай чилхүү бүр ингээд дандаа эмэг авдаг. Би бас эмэггүй гарна гэж бараг л байдгүй заяа. Яг үнэхээр бүр ингээд оройс ирсэн үедээ мартаал гардаг. За. Тэгээ ийм кейс авсан. Энэ кейс болохоор гинт юм бинес кейс. Яг ийм кейс авсан. Энэ болохоор нэг таалагт юм надаа яг энэ хар хүрээ агаад энэ яг утасныхаа нөгөө энэ электрон ингэж орж ивэл яг юм хүрээтэй байвал тэр кейс бол надад таалагддаг хгүй юу. Тэгээ энэ болохоор яг тийм хүрээтэй. Тэгээ материал нь ч гэсэн хөөрхөн энэ кейс ирсэн. Нэгийг нь би утсандаа хийсэн байна л да. Зүрийн зургийг оруулчих за. Тэгээд өөр болохоор эндээс гэх юм бол Тэмүгээс би ийм нөгөө юу кремний ийм юу захиалсан байхгүй силиконы спонж тэр нэг болохоор ингэж ер нь түрхэх зориултаа бол гарнаа ингэж хийдэг гэсэн бол илүү зүгээр зэ. Энэ нэг юм нь энэ рүү ингээд юу ороод идэг. Тэгээд хоёрдугаарт энэ будгийг маш сайн тараадаг заяа. Энийг хэрэглэж байгаа тохиолдолд ер нь айгүй бага крем орно. Гэхдээ штэ нэг юм нь энэ айгүй юу
ингээ барцаалгаад байгаа юм санагдаад идэв надаа ингээ долгитууд харагдахгүй ингээ яг нөх сүвийг маань бүр ингээ харагдуулаад байгаа юм шиг санагдаад тэгээ надад өөрөө төрөхэд айгу амар муухай нүртэй юм бэ гэж бодогдуулаад идэг болохоор ер нь бол нэг төрөхгүй. Би бол тийм амар муухай нүртэй хүн биш л дээ. Гэтэ энэгээр төрөхөр амар юм барцаагаар гэж харагдаад идэг байхгүй юу. Тэгээ би ер нь юмс ярьсан дээр ярьчих гэж бодлоо юм аа дээ. Тэгэхээр саримыг нь марцсан байж магадгүй. За энэ болохоор штэ миний Тэмүгээс авсан ийм цагаан аймс байгаа. Тэгээд гутлан дээрээ өмсөх гэж авсан. Ер нь бол нэг ингэж харагданаа. Өмссөн. За энэ болохоор миний Тэмүгээс хийсэн хамгийн сүүлийн захиалган дээр ирсэн юмнууд заяа. Энэ цагаан аймс ийм юу топ map гэх мак. Тэгээд энэ болохоор ар нь ингэж гардаг гэхгүй юу? Нуруу нь ингэж гараад ингэж гараад тэгээд энэ хэсгээр нь энэ уяагаараа ингээ бантгалж уйдаг. Ер нь нэг ингэж харагдах зорилттой байхгүй юу? Тэгээд энэ бас аим хөөрхөн ирсэн. Та нар ингээ материалын хар заяа. Сток хөөрх ирсэн. Гэхдээ нэг жоохон сул юм нь энэний ингээд энэ юун амар урт энд ирдэг ингэж нөгөө суган амар урт. Тэгээд тэр нь жоохон эвгүй. Гэтэ ер нь бол аюу хөөрхөн. Ер нь би хөвчлө өсөж задгаа тавьдаг болохоор тэр бол нэг асуудал болдоггүй. Тэгээд энийг авсан. Тэгээ би энэ одоо энэ жоохон том юмнуудаа хямдралаар авчдаг байхгүй юу. Тэгээ тийм нь одоо аюу сая хямдралын купон тэгээд хямдралах тийм эрх мэрхнүүд өгдөг. Тэрүүгээр нь авчдаг шүү. За тэгээ энэ болохоор ингээд хөхөндөө наадаг. Ингээд одоо арна гарсан саяных шиг юм өсөж байгаа тохиолдолд хөхөндөө ингэж наадаг ийм хоёр юу байгаа. Ингээд ийм левч гэсэн үг байхгүй юу. Тэгээ би наацаа хооронд нь ийм авсан. Энэ тэгээ надаа бас нэлээд таалагцсан. Нэг амар тухтай биш, бас нэг амар тухгүй бас биш заяа. Ер нь нэг өдөртөө бол зүүхэд айгу зүгээр санагдсан. Яа дараагийнх нь болохоор нэг нь хөх ярьснараа хөх рүүгээ орчих. Энэ болохоор нөгөө нибл патч гэдэг нь шүү дээ. Ингээ хөхний толгой дардаг. Тэгээ би ингээ заримдаа ингээ левч мөвч зүмэргүй санагдсан бол энийг ингээ хөхнийхэн толгоон дээр наачдаг. Тэгээ энэ болохоор эндээ нэг юм юмтай энэ дээр нь хөхнийхэн толгойг таруулаад ингээ наачдаг. Энэ өөр нь бол айгу зүгээр мэдэгддэггүй, айгу зүгээр харагддаг. Тэгээ би ч энийг авснаас хойш 2-3 удаа л хэрэглэсэн заяа. Бос өөрөө нэг амар тийм том хөхмөхтэй биш болохоор бас заримдаа нэг амар тэр болгон ер нь тийм левчгүй явах шаардлага гардггүй. Тэгээ уусаа сая өвүүлсэн болохоор нэг амар тийм левчгүй явах шаардлага гараагүй. За энэ болохоор бэлхүүсний гинж байгаа заяа. Би энийг та нарт яхаа ингээд яаж харуулъя заяа. Ингэж харагддаг. Хоёрчаад. Тэгээ энэ болохоор бас хямдхан 1100 мэдэн зүйл байсан байх за. Тэгээ энэс амар хөөрхөн ирсэн. Одоогийн байдлаар бол өнгөө алдаагүй байна. Энэ 3 сарацаа захиасан. Энэ болохоор ийм байхгүй юу. Тэгээд нэг гутлынхаа үдээсэнд ингэж хийдэг. Тэгээд энийг бас авсан. Гэхдээ энэ яг нэг даваад жоохон сул тал нь гэх юм бол энэ өөрөө айгүй урт болохоор ингээд тийм юу гутланд хийхээр өндөр болтой биш гутланд хийхээр нөгөө гутландаа ингээд аргачих гад гэдэм билээ. Би нэг нь ингээд бас нэг талынх нь эмийг ингээд тастаа хийцэн гутлараа гიშгээд. Одоо болохоор штэ. Одоо болохоор юу дан эмэгнүүд байгаа заяа. Энэ бол миний бас хамгийн дуртай зүйлсүүдийн нэг. Гэтэ бас зарим нэг юм би марцсан байж магадгүй л дээ. Тэрийг дараагийн бичлэгийн дээрс үзээрэй. Би ер нь бол маш их зүйлийг Тэмүгээс захиалдаг. Тэгээ энэ болохоор миний бас хамгийн сүүлийн худалдаа авалт энэ саяныхаа маркетаас өг захиалсан ийм эмэг. Бүр ийм шилтэй ахгүй юу? Энэ дээрээ бас цогцуулаад ер нь ийм амар хөөрхөн харагдаад надаа ер нь дандаа л нэг юм цулгуу одоо ингэж харах юм бол ер нь дандаа юм цулгуу эмэгнүүд байдаг хгүй юу? Тэгээд нэгийг нь жоохон өөр байлгийгээд тэг ийм эмэг захиалсан. Тэгсэн чинь энэ болохоор энэ нэг ийм Гэхдээ тэр нь жоохон сул талтай юм яг лидерийн арьс шиг
Би болохоор энийг яг юм зүгээр юм одоо мөнгө гөлгөр нэг тийм юм байдаг шүү дээ. Ийм одоо шил шиг гэсэн үг. Тийм гэж бодсон чинь үгүй байсан. За энэ гэхдээ гоё ирсэн. Сүүлийн захиалган дээр 4 юм захиалсан заяа. За энэ болохоор сүүлийн захиалганд хийсэн бас нэг эмигний нэг ийм том цагираг баггүй юу. Тэгээд би дандаа бас цагираг зүүдэг. Хаяа нэг тийм цагираг биш бүр амар тийм хүнд хувцалжвал зүүдэггүй. Ер нь ихвчлэн цагираг зүүдэг. Нэгийг нь авахаас салхуураад үлдээсэн. За тэгээ ингэж харагдаж байна. Ийм том цагираг авч түүмээрээсэн. Энийг одоо би нэг оппозит үзэж байгаа байхгүй юу? Тэгээ оппозит зүүн ер нь ийм том цагираг надад дутагдаад байсан болохоор том цагираг авсан. Юм гоё ирсэн. Тэгээ нэг давуу тал нь Тэмүгийн эмигний шахуурга нь амар сайн байдаг. Яг нөгөө эмгэндээ бол шахуурга нь үнэхээр сайн байдаг шүү. За энэ болохоор энэ миний эмэг. Шууд хадуурах чинь. За тэгээд сүүлийн захиалганд бас ийм эмэг захиалсан. Ингэж үүдэг. Тэгээ найдаа нөгөө нэг цагирган биш нь мэдээж юм том. Цагирганууд нь бол том. Гэтэл цагирган биш нь юм том. Ийм эмэг захиалсан. Энэ бас амар хөөрхөн ирсэн. Тэгээ энийг бас хөөрхөн зохицуулаад мөр зүр гардаг юм дээр зөөлсдөг хөөрхөн юм лээ. Тэгээд за дараагийнх нь болохоор би Тэмүгээс энийг болохоор энэ сормууснуудаас авсан. Ийм зүрхэн ийм эмэг. Би нэг бол бас хөөрхөн том юм байна гэж бодсон чи арай эрэхтэй ийм хөрөн жижиг гэрсэн гэхдээ амар хөөрхөн яг ийм хүнд уцалсан үед юм тийш хүмүүсийг бүр ингэ бодмоц үед зүгэлсдэг хөр харагдаад байдیں۔ За ийм юм захиалсан. Тийм бүгжнүүдээс захиалсан. Би нэрчтэр хумсан гэж бодсон. Ийм бүгжнүүдээс захиалсан. Энэ болохоор сэт бүгжихгүй юу? Нэг нь болохоор хугарсан. Тэгээ Тэмүгээс бас бүгж захиалвал бас нэг тийм амар гоё бол ирдэггүй юм бэлээ. Бүгднүүд нь айгүй юм туйхан. Тэгээ ингээд энэ бол баг зэрэг өнгө алдсан байна. Би 2 л удаа зүсэн. За тэгээд дараагийнх нь ийм цагираг. Ийм мөнгөлөг. Тэгээ надад ийм мөнгөлөг жижиг цагираг байдгүй гэхээс ийм том цагираг байдаг байхгүй юу? Ер нь дандаа нэг ийм алтлаг өнгийн эмэгнүүд зүдэг байхгүй юу? Тэгээ энэ болохоор би мөнгөлөг ийм цагираг авъя гэж бодоод тэр нь жижигхэн байсан жижигхэн тэгээ би ийм том эмэг зүгмээрээ авч байгаа мөнгөлөг жижигхэн байгаад ахаар болгүй юм. Тэгээ ийм цагираг авсан. Энэ болохоор айгу содон гоё хэлбэртэй ийм цагираг авсан. Энэ бас сүүлийн захиалганы 4 эмэгний нэг. Дараагийнх нь болохоор би ийм баандаг авсан. Ийм баандаг. Би нэмөөсөд 3 удаа захиалгасан байгаа байхгүй юу? Тэгээ 3 удаагийнхаа захиалгандаа 6 эмэг авсан юм. Тийм биш үү? 6 эмэг, нэг бүгжний сет тийм биш үү? Тэгээ энэ болохоор юм баандаг энэ миний хамгийн анхны захиалган дээр захиалсан баандаг. Ийм баандаг эмэг. За тэгээ ийм эмэгнүүд захиалсан байна. Эцэст нь гэж хэлэхэд бол шүү дээ. Тэмүү бол эмгэндээ бол супер. Тэгээ бас миний эмэгнүүдээс баг зэргийг та нарт харуул танилцуулвал заяа. Энэ бас миний юм хөрхийн эмэг. Энэ эмгэнээс би дуртай заяа. Энийг болохоор миний согоос авч ирсэн шүү. Асуувал. Тэгээд энийг бас би айгүйх зүүдэг. Ийм цагираг гэхгүй юу? Тэгээ ингэж айгүйх зүүдгээ ийм эмэг. Бест эмэгнүүдийн нэг. Энэ болохоор бас миний нэг юм эмэг. Гэтэ энийг би хэдхэл удаа зүүсэн заяа. Бас арай л юу санагдаад байгаа. Сүүлийн үед. За тэгээ нэг иймэрхүү юм захиалсан байна да. Тэмүгээс. Тэгээд миний бичлэгтэй бас хамт байсан баярлалаа. Өөр юм захиалаагүй юм шиг байна. Дээр нэг юм захиалсан. Энэ харыг захиалсан. Тэгээ энэ болохоор утсан дээр бол сайн наалддаг. Гэтэ гадаргуун дээр наалахаа жоохон муу. Тийм болохоор энэ дээр ер нь бол жоохон ус цацж агаад ингээд
цонхондоо ингэчээр устай бол аим сайн наалддаг шүү манайхаа. Тэгээд наалдахгүй байвал ус цацж байгаа наалдуулаад үзээрэй. За. Ерөнхийдөө бол өөр юм байхгүй маань. Одоо бас би нэг захиалга хийсэн байгаа. Тэрийгээ ирэхээр хуваалцъя. Бас тэрийгээ ирэхээр төрсөн өдрийн бичлэгээс оруулнаа. Одоо 5 сарын 25-ны миний төрсөн өдөр болох байхгүй юу? Тэгээ би тэрэндээ бас зориулаад ганц нэг юм захиалсан байгаа. Тэгээд тэр бичлэгээр маань уулзъя. Тэгээд дараагийн Тэмүү болон миний төрсөн өдрийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Тэгэхээр Тэмүү ингэж ирдэг байхан шүү. Ингэж ирдэг байхан. Тэгээд хэрвээ яг эдний линкийг авах хүсэх юм бол над руу бас DM бичээрэй. За баяртай. Манайхан би бас өнөөдөр нөгөө нүрэ бодаагүй гэрте байгаа болохоор эффекттэй хийж байгаа шүү. За тэгээд жинхнээсээ баяртай.